Тэгэхээр мэрэгжлийн хяналтын ерөнхий газраас олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын 10 сургуулийн сургалтын чанарт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Кембрижийн хөтөлбөрийн сургалттай сургуулиуд багшийн мэрэгжилгүй гадаад багш нарыг ажилуулдаг сургалтын чанар шаардлагын түвшинд хүрэхгүй байгаа зөрчил илэрсэн байна. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх сургуулиуд аль бие усны зөвшөөрлгүйгээс гадна Кембрижийн хөтөлбөрийн сургалтанд хамрагдаагүй, багшийн мэрэгжилгүй гадаад багш нарыг ажилуулдаг зөрчил илэрчээ. За нэгсэндээ олон улсын хөтөлбөртэй гэж элзэгчтэй даттагч аль бие усны зөвшөөрлгүй, ердийн болон гүнзгийрүүлсэн сургалттай үйл ажиллагаа явуулж байгааг шалгалтаар тогтоосон байна. Хамгийн гол зөрчил юу байгаад байна гэхээр зэрэг тусгай зөвшөөрлийн асуудал дээр бол одоо зөрчилтэй ийм сургуулиуд байна. Өөрөөр хэлэх юм бол өөрсдийгөө бол Кембрижийн хөтөлбөртэй сургалт явуулдгаа гэж зарлаад сургалтын одоо төлбөр мөнгөтэй ийм одоо сургуулиуд явуулаад байгаа мөртлөө яг одоо зөвшөөрлийнх нь хуудсыг үзэхээр сургалт эрхлэх тусгай зөвшөөр нь болохоор ердийн хэв шинжтэй байдлаар авагдсан ийм сургуулиуд бол байгаад байна. За энэхүү шалгалтын хүрээнд боловсролын тухай хууль заасны дагуу олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд хяналт тавьж ажиллах шаардлагатай байгааг холбогд халбаны хүмүүс хэлж байсан юм. За энэ үеэр тус газраас мах боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хүргэсэн юм а. За шалгалтаар давхарцсан тоогоор 499 зөрчил илэрчээ. За эрүүл ахуй талбартай асуудал их байна доо. Одоо хүн тэнд одоо ажиллаж байгаа хүн бол эрүүл мэндийн үзлэгт орсон байх хэрэгтэй. За орчин нь бол усны асуудал байна. Хамгийн түрүүнд заавал устай байх шаардлагатай. За бохирын асуудал байна. Заавал бохирын утгатай байх хэрэгтэй. Үйлдвэрүүд бол хүмүүсийг сольж байна. Тухайлбал нэг өнөөдөр байсан мал юм маргааш байхгүй гэсэн. Технологич нь байхгүй болчиход, эрүүл хууч нь байхгүй болчих жишээ. Үүнээсээ уламжлаад энэ зөрчлүүд нь зарим газруудаар дахин тавтан гараад байна. За илэрсэн зөрчлийн дийлэнх хувийг бэлтгэн нийлүүлэх гэрээгүй, машин халдваргүйдэх ваангүй. За мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторигүй байжээ. За мөн мал эмнэлгийн бүртгэл хөтлөлт хангалтгүй, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, дотоод хяналтгүй зэрэг зөрчлүүд тус илэрсэн байна. Үндэсний төв архивын сан хөмрөгт түүхийн шинжлэх ухааны доктор